За манай хөтөлбөртөө өргөжлүүлэн хамтаага та бүхэндээ баярлалаа. Яг одоо би Тэрэлж гэдэг газар хүрэлцэн ирсэн байна. Хүн болгоны маш сайн мэдэх одоо хуучны их тэрэлжийн амралт гэвэл хүмүүс сайн мэдэх бах. Тэрэлж гэсэн нэртэй газар бол энэ зам дагуу их олон байх шиг байна. Тэгээд тэрэлж дээр ямар зорилготой ирвэ гэхээр бас энд нэг сайхан аялыг зохион байгуулдаг газар байна. Тэр бол Тэрэлж жаргал гэсэн нэртэй компанийн хувьд бол за 4-5 төрлийн аялыг бол зохион байгуулд юм байна. Өнөөдрийн хувьд бол энэхүү аяллыг та бүхэндээ хийж үзүүлээд аялын ач холбогдол ямар байх вэ? Мориор аялаад, машинаар, дугуйгаар аялал ямар ач холбогдолтой байх вэ? Амралтаа хэрхэн яаж өнгөрүүлэх вэ гэдгийг талаар бол мэдээллийг хүргэх болно. За надтай хамтраад за Тэрэлж жаргал компани захирал, за Монгол жаргал нохоон жаргыг бол үүсгэн байгуулагч Төвшин жаргал. За. За. За энэ өдрийн дөргий. Манай болохоор эхлээд ирсэн хүмүүстээ сайхан Монгол морио онуулдаг. Морионы дараа ундаг дугуй аялал байгаа. Мориор нэг 6 км газар аялах уу? Тий. Цаг 30 минут хавцаа аялдаг байгаа. Дараа нь бас 5 км газар ундаг дугуй. Ундаг дугуй унаад явахдаа бас уулын жоохон бартаатай замаар тий. Экстрем дүү замаар яваад манай нохоон чарган дээр нохоонууд дээр очиж сонирхдаг. Дараа нь болохоор ирээд нөгөө морь унтсан дугуй унтсан хүмүүс ч ирсэн. Тэр хүмүүсийг энэ ч авчраа бүгдийг сайхан хоол унд өгөөд сайхан Монгол цой өнгө хайдаад тий. Тэгээ сайхан зүйдтэй цагаан уучаа. Тэрний дараа дахиад 4 дугуйтай мотоцикл болон багийн машин гэж байгаа. За тэрийг унуулдаг. Тэрэн дээр хамгаалтын бүх хувцас юмыг өмсгөөд мэрэгжлийн хөтчнөртэй дагуулад явдаг байгаа. Тэгээ дээр нь бас зав зав бас байгаа. Зав болохоор рафтинг, каяк бас манай мэрэгжлийн хөтчнөр байгаа. Та бүхний зохион байгуулж байгаа энэ аяллууд маршрут нь бол 5 км зайтай юм байна шүү дээ, тий? 5 км мориор мотоцикл нь 10 км. Бус нь бол одоо ингээд 5 км. Энэ их сонирхолтой аялал байх байхаа гэж бодож байна. Тэгээд энэ аяллаараа дамжуулаад та бүхэндээ бас мэдээллүүдийг хүргэх болно. Хамгийн ихний аялал одоо ингээд мордоод эхлэндэ тий? За тэгээ мордоо. За аялалтаа гараа. За аялалтаа гараа. Мэдээж аялж байгаа хүн болгон зуны дэлгэр цагт улаан цагт бол илүү их сайхан таатай байна. Гэхдээ халуунд бас их хэцүү төвхтэй байдаг шүү дээ. Халууцсан, хөлрөн, цанган ер нь баг зэргийг бүрхэгдөө. Ер нь тэгээд хаварч одоо жилийн 4 үлрэлийг үзчихдэг гэж ярьдаг. Саяхан өглөөдөө бороо орж исэн бол мөн дээр орсон. Одоо баг зэргийн цас орох гэж байна. Тэгээд буцаад доллараар нар гарна, зон болно гэдэг. Манай Тэрэлж чинь ингэж шүү дээ. Хавар намарт ер нь жоохон амралтын өдөр болохоор их гоё болчиход ажлын өдрүүд нь ингээд байгалаа гоё сэлгээд цас бороо нь ороод сайхан ногоорж өгч байгаа. Энэ бол шар тасл орж байгаа гэсэн. За. Ерөөсөө байгалийн өртөл одоо амралтын өдөртөө бэлддэг байх нь шүү дээ. За өнөөдөр бол бид ажлын өдөр бас ерөнхийдөө нэвтрүүлгээ бэлтгэж байгаа учраас ингэж таарсан байгаа. За мэдээж сайхан нартай цэлмэг сайхан дулаахан өдөр бол бүр л их гоё байх бах тий. Тэгин. За. За тэгэхээр бид морио аяллаа өргөжлүүлээд Тэрэлжийн гол гараад бас нэг байгалийн гоё хэсэгт бол ирсэн байна л да тий. Ер нь морио аялал хийн гэдэг маань одоо нэг 4-5 км явна шүү дээ. Энэ хооронд морио унд сураагүй хүмүүсээ ер нь ямар байдаг болоо? Яг бол морио унд сураагүй хүмүүсийг бид нэр хөтлөө явдаг байгаа. Морид номхон болохоор хөтлж явж байгаа замаас нь өөрийг онуулаад сургаад маягтай. Гэхдээ ер нь монгол хүн байгалийн чамаар ер нь морио ундаг л ах тий. Ер нь бол унж үзээгүй хүн ч гэсэн ирээд морио дээр аюу амархан тэнцвэрээ олдчих юм уу сурчдаг. Морио унах холбогдол нь болохоор юу байгаа? Морио унжиж нөгөө хүний бие эрүүл байдаг. Дээр үе хүмүүс чинь морио унжиж маш их эрүүл биестэй байдаг. Манайх болохоор хагасаа өдөр болгон хүслийн уул руу 25 км морио аялал цацгадаг байгаа. Хотоос манай автобус явдаг. Тэр нь та одоо магадгүй морио унах гэсэн хүмүүс манай аялал бүртгүүлээд манайхтай хамтраад сайхан морио унж болно. Тэр нь болохоор нөгөө өдрийн аялал болохоор нэг 5-6 цаг ч юм уу 7 цаг ч юм уу замдаа ганц цаар амраад ингээд нөгөө цагт баригдахгүй яг гоё аяллаа яг завтаа сайхан явах
Тийм аа. Ер нь морин аяллаа нэг давуу тал нь гэвэл одоо жишээлбэл ингээл гол гарахад чи машин бос хэцүү шүү дээ тий. Зарим нь суун, зарим нь гарна янз янз. Гэтэл морьтой бол одоо ингээл гол нэг төвгүйхэн гарчин. Тэгээ дээр нь ер нь машин зам явахгүй хэсгээр бол морьтой аялал хийх боломжтой шүү дээ тий. Тэгээ ер нь Тэр нь л ер нь байгалийн гой газруудыг ер нь морин дээрээс ингээл үзээд аялахад бас сайхан байдаг бах тий. одоо дандаа л юу замаар явна та. Машин замаар явахгүй бид нэр. Одон дондор явдаг, уулын өдөө өсдөг, хавцлаар буудаг ч юм уу жоохон. Яг Монгол мөр хаагур яаж явдгийг яг тэрийг яг харуулсан тийм замуудаар аяллаа хийдэг юм. За өнөөдөр хэд бол ерөнхийдөө яг аяллаа хугацааг үзүүлнэг бол мэдээж 2-3 цаг нэлээд хугацаа орох учраас товчхон бас ер нь ийм аялал байгаа гэдгийг үзэжтэй сонирхолтой явчих. Одоо эргээд гол гараад За тэгээд дугуй аялал маань өргөжлөө шүү дээ тий. тэгнэ. Ааха. За өнөөдрийн аялал маань их сонирхолтой цаашаага үргэлжилсээр байна. Бид одоо мориор тэржийн гол гараад байгалийн модон донд хэсэг сайхан буу алж, мориор сайхан хямрал сэрэгтэл давхиад эргэж ирээд одоо дугуйтаа аялал цааш нь үргэлжлүүлэх гэж байна. Дугуй аялал бол ер нь одоо хүмүүс ч яриад байгаа шүү дээ, тий. Машин бол одоо таны төрөвчийг шатаана гэх тий. Дугуй бол таны өөхийг шатаана гэж яриад байгаа шүү дээ. Их олон хүмүүс ирж өөхөө шатааж байгаа байна. Яг тэр шиг нөгөө агаарт гарч ирээд бас өөхөө давхар шатаахаар уушгаа бас сайхан цэвэрлээд авна. Давхар. Олон ач холбогдолтой байна шүү дээ. Тэгээ би ерөнхийдөө бол хүүхнүүдтэй яагаад зөвлөд байгаа байхгүй юу. Дөрвөлчин те хотод нэг байшин дотор спиннинг хийж ирснаас агаарт гараа сайхан дугуйтай яг гоё байгаль дээр гараад жинхэнэ органикаар те спиннинг дугуйтай хийцгээе гэж одоо уриалаад байгаа хүүхнүүд маань бас их байх гэж бодоод байгаа. Шууд нөө хотоос хүмүүс аялахдаа дугуйгаа зарим нь ачаа явах жоох хэцүү, бэрхшээлтэй байдаг. Тийм болохоор манайхын ч зүгээр гэр бүлээрээ ирсэн хүмүүс ч юм уу манайх дугуй баркадлаад унаад болно. Өдрөөр нь цагаар нь маш хямдхан унуулж байгаа. Ер нь бол манай аялал юу гэдэг байгаа. Дугуйгаар 5 км гараа явдаг. Тэгэхдээ манай хон дээр очиж үздэг байгаа. Одоо жоохон цаг агаар жоохон ийм байгаа болохоор хэдүүлээ. Нэг 20% хүртэл нь яваад тэгээ үрээд ирээ. За тэг үү. За тий. Урууга буу штэ. Огцон уруу буухад ер нь хойд хоромсоор юуг вэ олдог байгаа. Тэгэхгүй хамаагүй уртлаад аруул годроосож ундаг талтай. Одоо ингээд энэ дээр чи ингээд спиннинг хийгээл явчихна сте. Энд чи спиннинг хийхгүй л дээ. Эндээс хоошоогоо гараа явахаар голын эргээр явдаг. Тэр нөгөө маш их илс мэлсээр явдаг болохоор жинхэнэ спиннинг хийн дээ. Жишээл босгол. Энэ одоо хэдэн жил дугуй унаагүй юм бэ?
Босгосон чинь босгож чадахгүй байна. Тэгээ яг уунаас урчноо. Ер нь иймэрхүү аялалд болж игэл хувцас зөв тохируулахгүй бол тий. Нөгөө бие тамирын өмдтөөр ичгээр нөгөө гинжний араа мараа руу бие тамирын өмдний уяа ч юм уу. Үзүүр нь орж орооцолтож араанд жажлуулдаг. Тэгэхээр манай дээр ирж байгаа хүмүүс ер нь жоохон төрүүтэй гуталтай. Ирүүлэх зүгээр. Тий. Иймэрхүү тий. Тий. Их мод одоо ерөөс аялалд яваа сурцсан биш тий. Гутал бодлоо зориултээ. За одоо 100 гар жишээ иргэнэ гэдэг заавар байгаа юм. Команд тий. Ингээр 100 иргэн ард байгаа хүмүүс. Ингүүл уруу осолтой байна ч гэдэм үү, бартаатай байна. Хурдан асаараа гэсэн үг. Баруун жишээ угаасаа юм тий. Команд өгөө тий. Тий. Ер нь л тэрж рүү ирж байгаа хүн болгонд энэ гүүрэн дээр ирдэг шүү дээ тий. Тий нөгөө зураг авахулдаг. Заавал үзэх ёстой юм гэх юм бол энэ гүүр ч юм уу. Ордог байгаа. Тэгээд цаашаа модон гүүрэн гэхээр аль модон гүүр гэж. Энэ үгүй энэ ч байгаа. Энэ голын голдрол өөрчлөгдөд цаагаараа дахиад урсдаг болсон. Тэгээ нутгийнхаа модон гүүр тавьсан байгаа. Тэгэл ингээд сайхан дугуйтайгаа аялал. Тий, одоо аялал болохоор ингээд голын эргээрээ өгсөд модон дундуур, навчин дундуур, өвсөн дундуур ингээд жоохон экстрем маягаар дуугаа ундаг. Тэгээ нэ жоохон илсмсэн дээр хийргүүлдэг ч юм уу. Тиймэрхүү. Тэгээ жоохон газар босгон тий. Тий, босгон. Сайхан байна. Баг насандаа тэрэлжийн энэ авд гол дээр тоглож өссөн болохоор баг насны дурсан санагдаад их сайхан байна. Дугуугаар бас их энэ авир их явдаг байж хэлээ. Тэгээ одоо заавал дугуугаа авчрахгүйгээр энд бага аяллаа дугуйтаа ингээ явахад их зүгээр юм. Дугуй их унахад их эвтээх юм. Босоход хүртэл замынхаа тал хэсгийг туулаад ирэхэд л ерөнхийдөө. Тий, санийх тал хөрөхгүй шүү дээ. Тал хөрөхгүй тий, жоохон л хэсэг тий. Гарааны хэсэг нэг 15-аас. Тий, 15% л гэсэн үг баг. Цаашаа дахиад зөндөө зам байгаа. Тэгээ ирэхэд яг сайхан амьсгаа задраад их гоёлох нь ш тий. Тий, ер нь жоохон хүмүүсийн нөгөө дотор байгаа. Биш нэг замын тал ороход хүмүүс нөгөө хамаг юмаа гаргаад сайхан болчоод буцаад сайхан зөөлөх хүрээд шүү дээ. Цэвэр агаарт ингэж амьсгална гэдэг нь энэ өөрөө яг зөв гоё фитнес болох нь шүү дээ. Тий. Тэний инхмагийн хилдгээр бол одоо тэгээд дугууныхаа арааг хэрэг унтраагаарай. Тий. Хэр их ачаал авмаар тэрэндээ тааруулаад эсвэл хүн дараагаар эсвэл хөнгөн араагаар ч гэдэг юм ингээл янз янзаар хийх юм байна. Тэгээд дугууны үед унахад их тааламжтай сайхан дугуй. Зарим дугуй унахад нэг тийм эвгөө бас мэдрэмжтэй дугуй байдаг шүү дээ. Энэ дугуй их эвтээх юм байна унахад. Тий. Бас дээр үе хүүхд байх дурсамж мартагдсан дурсамж хийж үзлээ. Тий. Болохоор юм байна. Дахиад жоохон сургалт хийвэл болохоор танаа аяллаа хөтөч хүмүүс татаарчлаа. Байга ингээ аялт хүмүүсийг авчвал байга ингээл өөрөө аялт явал. Цэвэр агарт ирүүл байдаг бах та тий. Им тарай эргэлдгүүл бах та. Ер нь нэг өвдөд янз бүр баг шүү. Энэ хүн болохоор манай морины хөтөч. Уран хүүгийн залуу байна. Энэ манай завны хөтөч байгаа. Морины хөтөч бас болдог. Манай нутгийн дүү байгаа. За тэгээд дугуй аялалтаас одоо ер нь энэ аялалд инхмээ бас хамт явж байгаа шүү дээ тий. Өөрийгөө бас нэг танилцуулаад ер нь ингээ аялалд явахаар чамд энэ аяллуудын аль нь гоё юу? Дугуй аялал ер нь илүү төлхөө сонирхолтой байсан уу? Тийм, ер нь бол дугуй аяллыг сая сүүлд шинээр нэмсэн. Тийм болохоор одоо яг нөгөө шинээр ирж байгаа аялал болгоныгоо өөрөө яг сураад тий хүмүүст зааж өгөх гэж байгаа учраас өөрөө сураад бас тодорхой хэмжээний түвшинд бас мэддэг чаддаг байх хэвээр. Тийм болохоор одоо тэгэл бүх аяллуудаа л одоо ч аялалдаа яг хамт нөхөртөөгөө хамт яваад одоо 2 жил болж байна да. Тэгээд тэрнээс өмнө яг нөгөө аялалдаа нэг хамт ордог байсан юм аа. Тэгээд завин аялал амар гоё зуны улиралд яг нөгөө завин дээрээ явбал ус масаар тоглол зарим хүмүүс ч нөгөө нэг аврах хантаацсан нөгөө нэг даацын учраас нөгөө ерөөсөө аюул хасалгүй
Тэгэхээр нөгөө шууд завнаасаа өгсрээд хөвцөө ирж идэг аахгүй. Тэр мөрийг нь харахаар амар гоё юм аа. Дугуйн аялал дээр ер нь болж өгвөл хүмүүс маань одоо ингэ сайхан дугуйгаар явбал хүмүүсийн бага насны дурсамж хүн болгон бага наснда дугуйнах дуртай яг бидний үеийн залуус бол ер нь гадаа гараад дугуйн ундаг л байсан шүү дээ тийм дугуйн нь твэг тоглон бөглөө эдэргээл бас гоё дурсамжууд байдаг шүү дээ. Тэгээ одоо яг тийм бидний үеийн залуучуудын дурсамж нэг тиймэрхүү одоо сүүлийн үеийн одоо залуучууд одоо бас л дурсамж нь хэрэг юм л да. Хүүхэд нас нь яг яаж өнгөрд юм бол бид нар бол гадаа гараад тоглоход бол биенийхаараа хурц найзуудынхаараа орж морол ингээл тоглодог гэсэн. Одоо бол яг хотын айлуудыг харахад тийм байхгүй. Бараг нөгөө хөршөөгөөч танихгүй. Тийм учраас хүүхдээ гадаа гаргаж тоглуулахгүй айдас амир ихтэй. Тэгэл нөгөө хүүхдүүд нь гэртээ компьютер байд юм уу, утсаар байд юм уу, нөгөө iPad баахан тоглоом доwnload хийж татаж аваад тоглож яадаг жишээ нэ. Тэгэл яг мэдээж тэр чинь хүүхдэд ерөөсөө сайн нөлөө үзүүлэхгүй л дээ. Уурыг тарих нь байнга ажиллаж ийн мэдрэлийн ядаргаанд ороод эмнэлэг твтэж байгаа хүүхдүүд хүртэл зөндөө шүү дээ. Тэгснээс ийм сайхан одоо эрүүл аргаар ер нь хүүхдүүдэд бас одоо өсгөж хүмүүжүүлвэл тий. Тийм тэд нар тас эцэг их юм бас нөлөө орж байгаа байхгүй юу. Тэр ба нөө насан туршаагүй хүүхдүүд чинь энд ирээд явж чадахгүй л тий. Тийм учраас эцэг эхчүүд нь хүүхдүүдтэй анхаарад хагас бүтээсэнд нь ядаж тархийг нь амраагаад амрал чөлөө цагийг нь зөв өнгөрүүлээд дугуй яаж ундий, морин дээр яаж ундий. Жишээ нь ихтэй аав нарднаас суугаад энэ мотоциклийг ч гэсэн заагаад өгөх боломжтой байхгүй. Яагаад гэхээр нөгөө энэ 4 дугуйтай мотоциклүүд чинь автомат учраас хүүхэд бол сурах боломжтой. Тийм магадгүй тэр нь өөрийнх нь хобби болол одоо нөгөө юу халуун баяр лээ. Тийм халуун болт тий болдоотер идэргээл тэд нар шиг мундаг тамирчин болгохыг үгүйсэхгүй штэ. Баа их дугуун дээрээ сундлаад явцсан ч болохоор л юм биш үү тий. Ерөө хүүхд нөхсөх юм бол тий. Тийм шүү. Тий. Манай яг пэйж хуудсан дээр харагддаг байхгүй юу? Бага насны хүүхдэд амар хандна. Насан туршаагүй хүүхэд явж болд юм уу? Явж болох уу? Би машин мотоцикл унж үзмээр байна гэд амар их тийм хандалт байдаг. Тэгээд гол нөө бодвол аав ээжтэй хэлтгэл ахaltaа нөө ажлын 5 өдөр аав ээж нар нь ажиллаж байгаа нөө хагас бүтэн сайндаа хүүхдтэй зав заагаа зарцуултгүй л ах гэж бодоод идэм би. Гэтэ бүх хүмүүсийг хэлж байгаа юм шиг те. Тийм тэгэхээр одоо хүүхдүүдийнхаа тий хүсээд ингээд ийшээ агаарт гарьяа марья эдэргээд хүүхдүүд чинь хэлэх юм бол зөвшөөрөөд 7 хоногт болгондоо биш юмаа гэхэд ядаж нэг сардаа нэг удаа хүүхдээ салхи агаарт гаргаад ер нь гэр бүлийн аялал болгол энэ бас их гоё юм шүү дээ тий гэр бүлээрээ явбал завны аялал болохоор гэр бүлийн аялал гэж байгаа. Завн дээр манайх 2 настай хүүхдээс 12 настай хүүхд хүртэл хантаад байгаа. Мэдээж яг л аюулгүй бүх зүйлийг хангаал авч явж шүү дээ. Тийм гэр бүлүүд болохоор 2 гайдтай явна. 9 өний зав гэж байдаг манайх. Одоо хэдүүлээгээ явах гэж байгаа зав болохоор гэр бүлийн зав гэж би нэрлэдэг нэг. Хамт олноороо ирсэн чи олоолаа явчихдаг. Хүүхдүүдийн ингээ 2 хөтчтэй болохоор замаа ингээ залаад ингээ сонгоо явчихдаг. Тэр их зүгээр. За одоо өргөжлүүлээд завны аялал. За маа хамтаа зав өмсч. За аялал маань өргөжлээд. За завн дээр ирсэн байна. Энэ хантаа болохоор 85 кг-ийн даацтай хантаа байгаа. Нөгөө хажуу талаараа хом жижиг болдог хилтэй байгаа. За манай энэ зав болохоор юу байгаа? Солонгосын онцгой байдлын зав. Дотроо 12 тасалгаатай. Нэг нь агарахад цаана дахин 11 сэг зүлтнэ гэсэн үг. За тэгээд завн дээр явахдаа болохоор ийм байгаа. Хэдүүлээ олон завтай гарах юм бол завны юм дөрөн байдаг. Бас нэг дугуйтай адилхан. Зүүн чиргээ гэвэл ингэж сэлүүрээр ардлын хүмүүстэй тохиог өгдөг. Энэ нь болохоор юу байгаа гэхээр модны үндэс ч юм уу. Эсвэл газартахаар баг хэсэг ч юм уу. Эргүүлэх ч юм уу. Иймэрхүү юм дээр ингэж тохиог өгдөг. Энэ болохоор зогсоороо гэсэн үг. Эсвэл зогс анхаараарай гэсэн үг байгаа. Энэ болохоор баруун жишээ ингэж иргэн. Завыг сэлүүрийг болохоор эндээс ингэж урддаг байгаа. Ингэж татна. 1 гэдэг яг зүүн баруун талаа ингэж заадаг. Одоо би завн дээр болохоор тэрийг зааж өгнө. За суухад бас их учиртай байх шиг байна тий. За энэ баруун зүүн гэдэг юу байгаа? Зүүн хөлөөрөө дарж өгөх нь тий. За хөлөө жоохон уснасаа өргөөд яваарай. За одоо хэдүүлээ зүүн жишээ эргий гэхээр баруун талаас сэлүүрдэнэ гэсэн үг. Ойг. За одоо зүүн талын татаарай. Зүүн талын тат. Ойг. Ингээд чигээ болоо явчихна. За баруун.
За одоо чигээрээ явахын тулд зэрэг 1 тэгээд 1 тэгээд 1 тэгээд 1. За зүүн байж байгаарай. Баруун. Ингээ яг нөгөө замаа хараа явчихдаг байхгүй. Биш үү татаарай. Зүүн тал татаарай. За одоо баруун. Хацраад тэгэхээр хитрхийг татчихад ах шиг байна. Энэ одоо хүчтэйг шинж юу аах вэ? Энэ зав нь айгүй бүх. Одоо үзүүртэй мод байдаг ч юм уу мөрөхөд хуг мөргөө гаргах зориулттай юм айгүй зузаан сайн чинэрийн зав байгаа. Солонгосын. За Энэ хөлөө ингэж хийдэг чи их зүг юм байна тий. Ингээ ийшиг унахгүй тий. Тий одоо нөө хүмүүс чинь наадгыг чинь хийхгүй бол шууд унцдаг. Шууд хөмрөөд унах аюултай. Явж байгаа нөө эрэг мэрэг мөрөгдөг ч юм уу мод мөргсөн тохиолдолд шууд өсрөө унцдаг байгаа. Ингээ чигээ олоо явчихна. Анкер яг манад ирсэн аялагч нар ер нь бүх биеийн ажиллагаа бүгд хийгдэж байгаа сте. Завин дээр ихэж одоо 2 гарын булчин байнга биш тий. Тий. За хэдүүлээ одоо ийм долгион юм юу штт. Харгаар 2 захаараа орохоор зав газартаа тулаад байдیں۔ Голоор норхон тий. Одоо тэгэхээр зүүн талаа татаад яг гол руу нэв хэдүүлээ. За баруун татаараа. Зэрэг 1 зэрэг 1 дахиад 1 дахиад 1 за зүүн байж байгаарай. 2 эрэхтэй энэ талд жоохон хүчтэй ихтэй байна. Тий. Би болчих юм уу? За одоо сайхан чигээрээ орчин. Одоо энэ завин аялал бол ер нь ингээл жишээлбэл энэ голоор явсаар хагаад ачуурт орох боломжтой 2 өдрийн аялал гэдэг гэсэн үү тий? Тий. Тэгэхээр чи 2 хоногийн хугацаанд тэгэхээр замдаа хоолн, унтлан, хонно гэсэн үг шүү дээ бас тий? Тий бүх юм манай энэ машин урд төрүүлээ яваадаг нь. Зөв. Дагаад. Тэгэхээр очих газар нь машин төрүүлээ очиж хоол ундаа бэлдээд, буудлаа бэлдээд. За ингээд өдөржингөө явбал ер нь яах бол жоохон усан дээр байвал уйдах уугүй юу? Жоохон уйдэн шүү. За зүүн талын татаарай. Баруун татаарай. Зэрэг 1 газартлаа шүү. 1 дахиад зүүн байж гараа. Зүүн байж гараа. Аба. Зүүн яг энэ үед нөгөө тишин тат. Нөгөө тишин. За одоо ингээ ойгоод өгөрөө. Энэ болохоор нөгөө чулуун дээр байгаа. Толсон үед ингээ ойгоо гараа явчихтай. За. Одоо яаж буцаж ирэх вэ? За одоо ирэхтэй. За би татчих. За шууд ирэхгүй. Ингээ чигээрээ гараа явчих. За одоо та нар байж байгаа би эргүүлээд тгий. За. Эцэн. За ингээд. За одоо чигээ. Баруун талын татаараа зүүн байж. За. Энд дэр сайхан сэлүүрдэд сурчдаг байхгүй хүн. Аянда тий. 1 цаг урсгаар. Энэ баруун зүү яаж эргүүлээд байна гэдгийг сурчдаг. За баруун сэлүүр дээрээ. За баруун талаа. Тэр модны доотлоор нь гараа шүү. За зүүн зэрэг татъя. Баруун зүүн. Зэрэг 1 зүүн татъя модон доогоор орлоо. Зүүн татаарай. Зүүн байж. Баруун татъя. Зүгээр. Дайраагаар авч. Тийчээс бас жолоодод нь шүү дээ ингээд. За эндээс ингээд шаруулдаг байхгүй бас. Хэрэгтлээ те. За зүүн татаарай. За ойгоор. Шо. За байж ингээ эргүүлээ. Чуба. За. Одоо шаашаа. Одоо ирэх юм уугүй юу? За дахиад туллаа.
За ингээ гарнаа хэвээр. Нэг том чөлөө. Өөр лугаа татсан шүү. Чааш нь. Шуу. За энэ одоо нөгөө хавар болохоор усны төвшин арай жоохон бага тий. За нааш нь түлхээд байгаарай. Иймэрхүү бага багт нөгөө нэг хүний хоёр хүний завнууд толохгүй явчихд. Толохгүй явчих нь. Тий. Энэ нэг олон хүний зав болохоор тий. Олон хүний болохоор одоо та нар хэдэн хилтэй хүмүүс вэ? Би 50 таа байх уу. 80 гэж 100 дараа. Тий. Тэгээд яваад өгч. Наа тэгэл нэг 75 70 мал гээл. Маршрутаар бол одоо ингэж яваад бидний нөгөө морин аялаар гол гардгийн гол дээр очих уу тий. Тий, яг гол дээр нь чи. За, инхмэ татаарай. Зүүн байж байгаарай. Ухраагаад өгөө яг. За, яг тэрүүгээр л орно доо. Голоор нөө. За, жоо хурдаа дайруу. 3 2 1. Зүүн байж байгаарай. Аруу инхмэ татаач ээ. Татаад байгаа юм. За, наад дээр гоё. Шоо. Нөгөө годроот нь гэдэг шиг. Аристо годроот. За, за нааш нь энтлээс нь таттай. Чуба. За, өнөөдрийн аялалч бас үнэхээр их сонирхолтой сайхан үргэлжилж байна. Цаг агарын яг ийм байдал бидний аялалд яах болоо гэж бодож байна. Яг үндэ бол ийм үед аялал бүр илүү гоё юм шүү. Тий, та нар сая эрэхтэй машинаасаа буухгүй жоохон жирэхэл Хүүтэн яг ирээ те. Тэгэнгүүт яг дунд нь аяллаа завсраар ороод ирэхээр илүү гоё. Кайфтай болоод ирнэ л дээ. Ер нь зам болж байгаа хаврын цагт ингээл зөөлхөн цас модарсан. Тэгээ ингээ голын эргээр тэг ингээ хажуугаар мөсөн голын хажуугаар ингээл гараа явах чинь. Нөгөө Титаник гэдэг санаанд ороод сая орог мөсөн бол шахтаа мөрөхгүй л. Тэг нэг завин дээр яг хүмүүс чи мэдээж одоо манай завин капитан. Тий, Ахмад нь одоо ерөнхийдөө өдөртаал тэгэл ахмадын өгөөр бол баруун бол баруун, зүүн бол зүүн. Тэгэл яг өгөөрнийхэн бол ер нь их гоё гарч байна. Тэг голын төвшин ерөнхийдөө зарим газараар бага учраас ганц хоёр газараа туулаа. Тэрэн дээрээс гарах гэж бид бас нэлээ зүтгэрлээ тий. Тий. Гэхдээ энэ өөрөө аялыг их гоё болгож байна л да. Зүгээр ингээд тэр саадыг даваад ингээ гараад ирсний дараа ингээд гоё тогтоохон ингээд хөвөө явж байгаа нь гоё юм шүү дээ. Тий, намуухан гоё болж байгаа тий. Дуу энүүгээр чинь гол эргээр их хүн байна. Тэгэл хүмүүсийн хажуугаар нөгөө завтайгаар явах. Тий, кемпинг төрүүлэнгээ ингээл. Тэгээ ганцаараа эргийнхэн сайн уу? Завийнхэн сайн ингээд үү? Тий. Ганц нэгээрээ урсахгүй юм чинь маш олоолаа урсдаг болохоор бүр гоё. Тэгэл ер нь альва нэг юм бүх юм дээр зүүрл хэрэгтэй тий хүмүүс чинь. Тий. Чийтээр нэг завин дээр яваа хүмүүс. Зав хүмүүрэл хамтдаа өмөрнө гэдэг шиг л. Тий, нэг баг болоод тий. Тэрийг бол яг энэ завин дээр сууж ижил утгаар нь мэдэрх юм байна. Яг энэ тэгш ширнэ тий. Тэгэхгүйгээр зүгээр хоосон хий чийтээр нэг завин дээр байгаа гэж хуурай газар ижиж яриад тэгээд утгагүй л тий бас. Тий, нөгөө яг өдрийн аяллаар юм уу, хоногийн аяллаар завин дээр явахаар хүмүүсийн яг нөгөө тэр нь харагддаг байхгүй. Ер нь танихгүй хүмүүс нэг багт ороо явж исэн ч гэсэн илүү их хоорондоо нийтж болох юм шүү дээ. Тэг нь нийтж. Хин юу вэ гэдэг нь маш хурдан мэдрэгдэнэ. Жохон даардаг ч юм уу. Зоторсон үед бол тэгээд чанар манар маш хурдан харагдана шүү дээ. Төрүүлэл би л гэдэг хоо. Зарим нэг нь. Одоо манай аяллаар ирж байгаа хүмүүс айгүй юу болцсон. Ихтгэл сайтай. Хүмүүс ч аяллаа сурцсан юм шиг байна. 2-3 аймстай, ганц 2 гуталтай ирдэг болсон байл. Ер нь тэгмээр юм байна те. Солих хувцастай. Тий. Ирүүл. Энд ч нөө бүх юм үсэж байгаа болохоор. Тий. Дугуун дээр тийм өмд, тийм гуталтай, морин дээр тийм, завин дээр усны гуталтай ч юм уу. Тэгж зориулж юм уу? Тэр чинь байглаа гэдэг тэр сайхан газар юм уу те. Гоё шүү. Хоёрын гурав. Энтлээс өдгөөч. Бодлоо буруулаас нь. За, 1 2 чуу. Тэгэд яваа. 1 2 шуу. Чуу. Яг яваад энэ. За.
цаанагаар. Шүү. Нэг. Энэ талаас нь тэгэхээр. Наанс хөшөөд байна. Хөшөөд байна уу? За. За 1 2 3 Нэг гори шүү. Төө. За нэг 2 шүү. Дахиад. Нэг гори шүү. За гарлаа. За гарцсан. Ёо. Зундаа энэ заваар аврах ажиллагаа айгүй хийдэг. Энэ авир юу? Тий. Аа. Манайх чи юу штэ. 2 дугаар зэрэг аврагч гэдэг. Оо за. Аврах үйл ажиллагаа медальтай тий. Өнгөрсөн 100 наадмаар манайх чи 32 хүний амиа аварсан. Мундаг ба штэ. Онцгой байдлаас ерөнхий газраас 2 дугаар зэргийн медаль авсан. Оо за. Энэ ус голонд живж байгаа урсж байгаа хүмүүсийг машинд хэрэгтэй. Манайх ч нөгөө надад нэг дийдэл 80 байдаг байхгүй. Тэрүүгээр энэ заваа ачаад аврах ажиллагаа хийж явна. Тэгээ наадмаар ч айгүй их хүмүүс ирдэг. Тэгээ гол ус гармаа мэдэхгүй маш их орж асуудал гарнаа. Аха. Иргэсээр идэл удна. Тий. Тэгээ манай энэ авийн нутгийн хүмүүс өө наадгыг чинь тэнд нэг хүн байгаа тэр аавна. Миний утсыг өгдөг. Тэрэлжийн онцгой төвшин жаргал гэлөө. Тий, би налагын онцгой байдалтай хамтарч ажиллаж байгаа. Инжилээс. Тий. За яйл аваар явуулж явах хэрэг багтаа. Бол зүүн тал руугаа гараш. Зүүн нь баруун тал руугаа. За яг тэгээ яваарай. Татаараа. Зэрэг татаараа. Тэр үндэс рүү гараа шүү. За, тэр үндэс рүү. Аа. Татаараа инхмаа. Яг эрдэнэ тат. Ер нь байгалийн сайхныг мэдрэл явах чинь бас их гоё юм байна да. Нэг ийм кино байдаг штэ. Киноныхын нэрийг сандгүй. Нэг гэр бүлэрээ ингээл хээр газар заваар аялал явж ирсэн. Эхнэр нь ингээд мундаг юм завчин, сэлүүчин гэх юм уу да мэрэгжлийн тамирчин. Тэгэл нэг мөнгө хулгаас нэг одоо эсрэг дүрийн хоёр нөхөрт тэр заваар одоо ингээл нэг өөр газар руу хөргүүлэх гээл аваа явдаг. Тий, нөгөө Амазон мөрөнгийн тий. байдаг. Тэр бас их яг тэгээ явж байхад тэр киног үзэхэд үнэхээр завин дээр явмаар санагддаг гоё харагддаг шүү дээ. Тэгээ өөр яг ингээд боддоор ингээд яваад үзэхээр бүр их гоё юм байна. Илүү их сайхан мэдрэмжийг авд юм байна. Энэ үертэй байхад бол энэ миний чинь одоо хэдүүлээ сая туулсан зам байгаа шүү Тий. дээ. Одоо бараг цаг явчихж байгаа байхгүй. Энийг 20 минутын дотор үертэй гэл. Тэгээ давлгаан донд нь энэ голын иргэж зураг авч байгаа юм байна. Тэгэд энэ завчин өөрөө давлгаанууд ийм саяны жижиг ийм боргоо гостой. Тэрний голд ингээд завтайгаа алга болчихдог. Алга болонгоо зураг авсан хүн байхад ингээд хүмүүс усан дээр суудсан юм шиг зураг гарцсан юм шиг. Нөө шар ус чи ингэж өндөр давлгаа усгалаа. Тий. Тэгж гард юм л тэрэлжин гол мундаг үйлдэн штэ. Нэг үйлдэл айхтай. Одоо энэ эрэг мэрэг чинь тэгшрэл. Бидний нөгөө төрөний очдөг UB2-ийн нөгөө нэг юу байгаа штэ. Тий. Гүүрний доотлол. Тий 5 Тэр метр. хэсэг чинь үерлэхээр зүгээр гүүрэн доороос баг гараараа ингэтэл ус руу хүрдэг байсан шүү. Ингэж Тэгж бараг байсан шүү. хөрөнгө алдсан шүү. Нэг 60 см дутсан гүүрний доотлол. Хүүхд тах тэгж үерлдэг байсан байна чи. Энд чи ирсэн. Улаанаараа эргэл. Энд үү? Тий энэ одоо арах. Энэ яг гоё. Гүнзгээ. Тийм байна тий. Энэ хэд орчим метр байх вэ? Наач гайгүй. Тэр лүгөө гүнзгээ. Нэг иймэрхүү баг шиг байна тий. Тий. Хүний нэг цээжээр татах юм уу да хүзүүгээр ч юм уу тий. Тэр лүгөө даван. Давх уу? Одоо ер нь усны төвшин бага байгаа шүү дээ. Баг байхад ийм байгаа юм чи нэмэгдүүл бүр нэмэгдсэн тий. За ер нь ингээд нэг явчихаар завчин болчих юм байна дөө. Ер нь нэг явах аргачлалыг ойлгож эхэлж шүү дээ одоо. Тий одоо зүүн баруун чигээрээ залнаад сурчиж байгаа хэвээр. Энэ чин дараа нь чамд л үлдэн шүү дээ, тийм ээ. Манай өнөөдрийн аялал бол үнэхээр маш сонирхолтой сайхан үргэлжилж байна. Тэгээд голын төвшин ерөөхдөө баг байгаагаас болж завныхаа даацыг буюу зарим нэг хүмүүс нь ирэг дээр гарч бас бууж үлдлээ. Тэгээд завь маань үргэлжлүүлээд бидний гардаг гарам руу явахаар болж байна. Тэгээд мэдээж хоёр хүн маань бол байнга аялал хийдэг учраас өөрсдөө бол сайн явчих чадна. Чадах уу бид туслах уу гэсэн зүгээрээ бид хоёр ойлгоно бол чаднаа гэж явлаа. Үнэхээр харсан ч бас гараад сайн явж явах шиг байна. Тэгээд манай хөтөлбөрийг үзэж байгаа үзэгчид тав хүн бас харж байгаа хаа. Өнөөдрийн аяллаа
Миний хувьд бол хамгийн сайхан хэсгийн нэг нь бол энэ завин аялал байна гэж та бүхэнд бас хэлмээр байна. За манай аяллаа хэсэг бол үргэлжилсээр байна. Тэгэхээр аялал эхлэхдээ бол бид мориор аялсан, дугуугаар аялсан, сая завиар аялаж ирж байна. Тэгээд завин дээр явхад бол нэлээд бас адил явдалтай дүүрэн байлаа. Тэгээд бас чгүй ядарлаа. Одоо яг хооллох гэж сууж байна. Сайхан цовин сэгсэрцэн. Тэгээд одоо их сайхан хамтдаа харагдаж байна. Тэгээд аялд яваад ирсэн хүмүүс бол ер нь хоолн дургүй хүн гэж байхгүй бах мэдээж. Аялд явж ирснээр дараа үлснийхэн дараа бол илүү их хоолоо бол самтархан идэх байхаа. Тэгээд энэ хоол ч гэсэн таны биед их гоё шимдэж болох байх гэж бодож байна. Тэгээд аялыг бас өргөжлүүлж байгаа. Манай хоёр маань хоолоо идэх гэж байна тий. За сайхан боллоорой. За одоо аяллаа өргөжлүүлээд битээр 4 дугуйтай мотоциклтай машинтай гарах гэж байна. Тэгээд хоёлоо бол ийшээгээ ойрхон бас нэг аялчаад байна. Аялахтаа эхлээд машинаараа буцахтаа мотоциклээр яваад ирээ тий. За тэгээд тий. Ерөнхийдөө машинаар бол арай урт зам яг үндсэн маршрутаар бол 10 км аялах гэж байна шүү тий. Тий 10 км шүү. Тэгэхээр зам ер нь хэр бартаатай байх вэ? За ер нь бол жоохон замынхаа 50% нь шулуун зам байгаа. Буцтаа модон дундуур, уулан дундуур, жалга гөвөн дундуур явдаг тийм зам. Бартаагаар явуул гоё тий. Сонирхолтой. Эхлээд юучсэн энэгээр хэдүүлээ бартаатай замаар яваад үзье. Тэх үү. За тэгэхээр. Тэгээд ер нь аялж байгаа хүмүүс маань мэдээж ихэнх нь одоо жолоо өрдөг, жолооны үнэлэхтэй тийм хүмүүс байгаа багтаа. Тэр хүмүүс нь өөрсдөө барьд юм эсвэл танахаас өөрсдөө бариад хажууд нь суулгаа явдаг юм уу? За үнэмлэхтэй хүн байвал бид нэр өөрсдөө заагаад хажууд нь суугаад бариулж болох. Тий. Үнэмлэхгүй хүн бол асуудалтай. Бид нэр өөрсдөө бариад хажууд нь суугаа явна гэсэн. За би бол үнэлэхтэй. За өдлөө. Би ангилтай. За суугаа илоо. За машин механик байгаа. Механик. За энэ дээр бүсцүүлдэг байгаа. За. Цаан ч дахиад нэг байгаа. За ичээгээ та. Толгой мэдрэхгүй байхгүй шүү дээ. Толгой байхгүй, толгой мэдрэхгүй. За. Өргөдөө 2 м 30 та. За. Энэ өөртөө огссон уу? Тий. Энийг хийдэг. Энэ одоо ямар ч замаар явна. За яа. Энийг салгаж авахгүй бол жоохон дуугаарай. Энэ ганга юм байна. Ер нь бол сайхан раллид орж байгаа мэт сэтгэл төрхөөр баргийн газар толохгүй, баргийн газар юу алдахгүй тий. Доктор тэнцвэр алдахгүй. Ер нь бол энийг нэг амархан унахгүй, чадахгүй хүмүүс унахад зориулагдсан ч юм уу. Өргөн нэг очоод унаад авахгүй. Тэгээ хамаагүй тийм амар хурдан явуулдаг л дээ би бас. Урд нь өөрөө мотоциклаар шахаад хүмүүсээ зөөлөх аюулгүй байдлыг бодоод. Тэгээ миний урдуур хажуу хамаагүй гарахгүй. Би яг явдаг замаараа дагуулж явуулдаг. Тийм байгаа. Сая бол жалга малга ер нь явахгүй газараар ганга явж байна тий. Тий. Манай Монгол залуучууд үргэлжлүүлээд. За тэгээ. Хоёлаа тийшгнээ очих аашгнаа. За тэгээ. Тэр дэшээ ингээд багуутаа толгой дээр гараад. За тэгээ багуутаа. За.
Зэ аялал ямар санагдав одоо? Өдөр нь явж үзлээ. Бүгдээр явлаа. Машин мотоциклээр жоохон таарлаа. Тий. Хатраа Яг нөгөө цас орсон сая. тий. Жоохон хүүхд өдөр байгаа. Тий, жоохон жавартай. Халуун өдөр, долаахан өдөр бол бүр их гоё юм тий. Янз янз л та. Халуун. За. Завиар явах их гоё юм байна. Энэгээр явах бүр гоё юм байна. Энэ ерөөсөө явахгүй зам гэж алгаа. Ерөөсөө яг л ард шиг явчих тий. Бүх замаа сая жалгаар орлоо. Яа бас гараал гарахгүй байхтай гэсэн азар гараал явчих юм да. Гарна надч. Ардаа юм борц гээтэй. Жарисны дугуй тавьчихсан. Янз юм байна. За, өнөөдрийн аялал бас энэ хүрээд дуусаж байна. Хамтдаа аялсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Магадгүй үзэгч та бүхэн хамт олноороо найз нөхдөөрөө яг миний одоо хийж байгаа өнөөдрийн аялалд хамрагдаж өгөх юм бол мэдээж бас одоо энэ тэрэлж жаргал компанид хандах бас боломжтой байгаа. Компанийн талаар юу нэг товч мэдээлэл өгөөч. За би болохоор 2009 онд тэрэлж жаргал гэдэг компанийг байгуулсан. Байгууллагатай бар, караоке, бильярд гэдэг Үйлчлэгээний цэний газар үйлчлэгээний төгөр байлгаж агаад. Тэгээд Хаски нохотой болсноос хойш аялал жуулчлал руу орсон. Манайх одоо яг 9 жилдээ нохоо чарга дижээж байгаа. Тэгээ одоо 100 нохотой манайх. Тэгээ ингээ аялал жуулчлал руу багаагаар орсоор байгаа. Одоо морь, завь, мотоцикл, машин бүх талаас нь л үйлчилж байгаа хүмүүстэй. 7 хоног болгоны амралтын өдрүүдэд яг ингээд бүр группээр ингээд том хэмжээний олон хүний аялал явуулдаг гэсэн. Яг л энэ аялал шүү дээ тий. Тэгээ энэ аяллууд байгаа. Хагас өдөр болгон манай автобус хотоос явдаг байгаа. 7 хоног болгоны хагас. 7 хоногийн болгоны хагасанд морин аяллаа автобус явна. Бүтсэн өдөр нь болохоор энэ багц аялал гэж байгаа. Машин, мотоцикл, морь, завь, хундаг дугуй гэдэг хоолтой. Уцаад хот руу хүргэж өгдөг. Боломжийн үнээр бид нэр аялуулж байгаа монголчуудаа. Энэ аялал их гоё санагдлаа. Хүмүүс ерөнхийдөө амралтын өдрүүдэд ажлынхаа ажил ядаргаагаа тайлаад агаар салхинд гарч амрыг гэхээр хотын нэг одоо дөрвөн булангаас нэг дөрвөн ханаас салаад энд ирэнгүүд арай нэг өөр бас нэг өөр орчинтой нэг газар ирээл зүгээр л нэг хоол идээл тэгээл нэг амраал ингээл хөдөлгөөнгүй эсвэл зарим нэг нь одоо юу гэдэг нэг арай өөр зүйл хэрэглээл ингээл нэг энэ бол яг цэвэр амралт биш юм а тий. Яг өнөөдөр миний тавханд үзүүлсэн энэ аяллыг хийх юм бол энэ бол жинхэнэ амралт юм байна. Хэдийгээр нэг өдөр адал явдалтай хэдийгээр одоо магадгүй өнөөдрийн үед бол баг зэрэг цас орсон, бороо орсон тэгээд бүрхэг юм хүүтэн өдөр таарж байгаа ч гэсэн надад хэдий даасан ч гэсэн их гоё сайхан байна. Сэтгэл ханамж бол их өндөр байна. За баярлалаа. Ийм л аяллыг ер нь хүмүүс хийх юм бол аял гэдэг үгийг бол утгаар нь дээрэс нь экстрем аял тий. Одоо илүү их сонирхолтой, адал явдалтай. Энд чинь л өөрөө их сайхан юм ба шүү дээ тий. Гой юм ялгарнаа хүнээс айн, орилно гэж саяных шиг явхад бол маш гоё байдаг. За энэ бүх аяллыг бас зохион байгуулж байгаа танай хамт олон бас ажлын амжилтыг хүсье. Тэгээ хамтдаа энэ аяллыг бэлтгэх хүргэж байгаад баярлалаа. За тэгээд танад аяллаа бас одоо нөгөө Facebook пэйж авах шиг байсан шүү дээ. Пэйжээр хүмүүс хандаад бас мэдээлэл аваад холбогдоод аялалд бас харагдаж байгаа байсан тийм. Энэ талаараа та бас мэдээлчиж. Тэгээ манайх Монгол нохоо чарга гэдэг пэйж хуудас байгаа. Монгол нохоо чарга. Тий. Тэрүүгээр манай бүртгэл бүх танилцуулга, зураг, бичлэг, видео бүгд явж байгаа. Юугаа кириллээр Монгол нохоо чарга гэдэг. Тийм, кириллээр Монгол нохоо чарга гэдэг орчин. Тэгэхээр гараад ирэх юм тийм. За, өнөөдрийн аялал үзэгч та бүхэнд бас таалагдсан бахаа гэж бодож байна. Хамтдаа аялсан та бүхэндээ баярлалаа. Мэдээж зуны дэлгэр цаг аял зугаалгын үйлрэл эхэлж байгаа учраас хүн болгон сайхан аялалд гараарай. Бидний өнөөдрийн үзүүлж байгаа энэ аялал бол та бүхэнд бол ажлын ажил ядгааг тайлсан сэтгэл санаа гэж нөгөө өдрөг болгосон их сайхан аялал байна гэж бодож байна. Тэгэхэд аялалтаа хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай хөтөлбөр үргэлжлүүлж байна. За баярлалаа.